What? Оноо чи Самацано бүгдд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээр хамтдаа арай өөр зүйлийн талаар ярилцах гэж байна. Тэр юу вэ гэхээр та бидний мэдих одоо орчин үеийн хүүхэд залуусын хамгийн ихээр тоглож байгаа тоглоом болох Stand Off 2 FPS төрлийн шүдэр тоглоом байна. Энэхүү тоглоомыг ямар нэгэн байдлаар харсан л байх ёстой, тоглож үзсэн л байх ёстой гэж бодож байгаа. Хэрэг та тоглож үзээгүй байх юм бол энэ өөрөө гар утсан дээр Counter Strike гэж ойлгож. За цаашлаад тус тоглоомын ерөнхий мэдээллийг App Store доторгоо ерөнхий мэдээллийг ярилцъя. Хөгжүүлэгч нь Axel Bolt гэх компани нь 2.8 ГБ-ийн багтаамжтай акшн төрлийн тоглоом байна. Хамгийн доотлын operating system болох OS нь 15 болон түүнээс дээш байх ёстой. Android бол арай өөр баг. За цаашлаад нэмэх 17 гэдэг. За энэ тоглоом нь ер нь бол үзүүлэлтээр маш өндөр яваад байгаа. Одоо top free буюу үнэгүй тоглоом дотор эхний 6-ад явж байна. 6 дугаар байранд явж байна. За цаашлаад тэр өнөхөө тоглоом нь өөрөө 300 сая гарна удаагийн таталттай гэдгээр маш өндөр үзүүлэлттэй явж байгаа. За тухайн тоглоом хөгжүүлэгч компанийн талаар товчхон ярив. Axel Bolt гэх компани өөрөө Cyprus улсад байрладаг 3D дизайн яг иймэрхүү тоглоомын талаар хөгжүүлэлт хийдэг компани байна. Тус компани өөрөө 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2017 онд Android хөлбөр дээр Stand Off гэх тоглоомоо нийтэд зарлаж цацаж байсан. Жилийн дараа буюу 2018 онд iOS болох Apple үеийн систем дээр гаргаж байжээ. За цаашлаад ингээд зөндөө мэдээлэл байна. Тэр болгоныг дуртаад яах вэ? Нэгэн цулсных нөгөө улсын талаараас товчгаарыг Cyprus улсын Limassol хот гэж ярьж байгаа. Энэхүү улс нь хаана нэт юм бэ гэхээр map дээр инхүү харагдаж байна. За бидний мэдгээр Турк энэ дээр харагдаж байна. Баруун тал нь Сир байна. Cyprus гээд талаан донд байрладаг. Түрүүний яриад байгаа хот маань өөрөө энэ Limassol гээд яг урд ирэг дээр байт юм биш үү. За цаашлаад энэхүү тоглоомыг юм хэн тоглоод байгаа. За эдгээр мэдээлүүд ерөөс зүгээр Google дээрээс л анхан шатны мэдээлгүүнүүд л авч байгаа. Зарим мэдээлүүд нь 100% баттай биш. За тэгэхээр энэхүү тоглоомыг хэн тоглож байгаа гэхээр Оросууд их тоглож байна. Russia тийм ээ. За цаашлаад энэхүү бүсчлийн одоо яг тоон үзүүлэлт тийм статистик мэдээлэл бол харах олж чадсангүй. Та бүхэн гайхаж магадгүй яагаад ийм хожуу энэ тоглоомын талаар ингэж тайлбарлаад байгааг. Энэхүү бичлэгийг хийж байгаа хамгийн гол зорилго нь өөрөө keyboard болон маусаар холбогч төхөөрөмж ашиглаад түүгээр дамжуулаад Stand Off 2 гэх тоглоомыг тоглох боломжтой юу? Түүн дээр хэрхэн тохиргоо хийх вэ гэх асуулт анх энэ тоглоом модонд орж эхлэхэд л асуужсэн, одоо хүртэл асуусаар байгаа. Түүний хариултыг яг өөрийнхөө хэмжээнд жоохон ч болов судалснараа тайлбарлая гэж бодлоо. Бус тоглоомын доторх функцийг авч үзье. Settings руу ороод миний зүгээс хамгийн ихэнд бол зүгээр FPS-ийг нь арчиж байгаа. Target FPS нь 100 FPS орж байна. Дээдлийн графикууд бол өөрийнхөө төхөөрөмжөнд тааруулаад үзүүлэлтэд нэмэх боломжтой. За цаашлаад PUBG-тай мөн ялгаагүй энэ нөрөө гайроскоптой. Keyboard маусаар тоглох гэж байгаа хүмүүсийн хамгийн сул тал бол гайро ашиглах боломжгүй байдаг шүү. Гэхдээ PUBG-н дээр бол recoil barrier гэдэг бас нэг гоё юм байна. Хамгийн ихэнд бид нэр PUBG-тай мөн адилхан customization буюу дэлгэсний даралт руу орж байна. Дэлгэсэн дээр ямар үйлдэлүүдээр ямар хүсэг тавихаар. За тэгээд нөгөө нэг бөөрөнхий цэнгэр бөөрөнхий дээрээ дараад үсгнүүдээ гаргаад ямар үсгийг тавихаа заагаад өгч байгаа. Одоо ерөөсөө эхнээс нь шууд даралтуудыг заагаа явчих. Байрлалууд нь бас их чухал юм байлээ. Одоо жишээлбэл энэ дэлгэсний гол байгаа нь өөрөө курсор гаргаж ирдэг маус хөдөлгөх үндсэн цэг нь гэсэн. Тэрийг энэ дээр тавьсан байна. Бууддаг хэсгийг болонгоо шууд дээд хэсэг дээр нэгээд button only болгоцсон байгаа. Энэ сонголтыг нь. Эдгээр сонголтууд нь бүгд өөр өөр байдаг юм байлээ. За цаашлаад button only болгонготлаа бууддаг даралтан дээр нь тусдаа үсэг гаргаад өгчөж байгаа. За үсгээ гаргаад харъя. Тэрнээс өмнө joystick-аас ирээ. Joystick-ийг болохоор free touch биш, floating биш яг голыг нь fixed дээр нь тавиад хэмжээг нь ингэ дундчил тавиад энэ мэдрэх area буюу хэсгийг нь жоохон доошлуулсан байна. Бусад хэсгүүд бол энийг ямар байх нь хамаагүй. Эхний ээлжинд үсгээ гаргаад харъя.
Жишээлбэл одоо эхнээс нь joystick энэ дээр орж ирсэн байна. Радиусыг нь жоохон илүү гаргаж өгөөд тав дээр дийлгүүр буюу цүнх рүүгээ одоо павжин дээр цүнх ордог шүү дээ. Тэрнтэй ажиллаганд шоплох нь байна. За F дээр бууга дропыг нь байна. E дээр diffuse-ийг нь байна. Маус нэг мэдээж буудана. Маус хоёр дууранд нь T-гээр марка өгч чинь, C-гээр сууж чинь, space үсэрч чинь, G-гээр хайж чинь. За энэ дээгүүр болохоор 1 3 1 2 3 гэдэг нь миний хувьд одоо та бүхэн харж байвал нэг даралтан дээр даргаад дээр доор нэмцээгүүд гарч ирдэг. Энэ юу вэ гэхээр нэгээ дарахад шууд бууга барина. Хоёроо барихад гар буу, гурав хутга аар дээр сум цэнэглэн. За нээдийг бол дөрөв дээр тааруулсан байх шин. За ерөнхийдөө л нэг иймэрхүү нэг амар төвсвэртэй тургуусах юм байхгүй. Хамгийн гол анхаарах зүйл нь энэ голын маус хөдөлгдөг даралтаа голдоо байлгаад бууддгаа баатан онли болгоч. За тэгээд хэдүүлээ одоо тренинг руу нарж бодож үзье. Яг үндэ энийг 20 левелтэй болох гэж бас л зовсон. Шинээс аккаунт учраас 20 левел болж байгаа чинь нөгөө ракетаар дэмлэн шүү дээ. За курсорыг бол миний хувьд яг маус 3-аараа голоор гаргадаг болсон. Ингээд дийлхүр рүү орчиж байгаа. Ихтер по инспектиг бол нэгээ дарна. Тэгээ 2 3 дарангууд шууд голоо. Дагаар авах юм бол карбон шууд гараад байна. Тэгээ энэ дээр ингэж байгаа даралтуудаа харуулж болдог санагдаад байна. Одоо энэ улаан цэгүүдийг харж байгаа тий. Хаашаа ямар даралт өгч байгааг харуулж байгаа. Ингэчүүл тав хүн тайлбарлага нь арай амарлаа. Энэ голоор яваад байгаа курсор нь болохоор яг үндсэн үдирдэж байгаа хэсэг шүү. Тохиргоо маань хэр айтайхан болсныг нь харъя. Түүнийг харахын тулд бид нар компетитив дарж үзнэ. За тэгээ эхлүүлэхдээ геймплейтэйгээ явуулцгаая. Сүртэй геймплей хэрэгтэй. Тохиргоо маань хэр амжилттай болсныг харъя. Тав дарахад шууд цүнх нэгдэнэ. Үүнээс за бууга авлаа. Шаардлагатай хэрэгслүүдээ авлаа. Нэг дээр шууд бууга барина. Хоёр дээр гар буу. Гурав хутга. Нэг дээр дахиж дарахад сонгосон байгаа хэрэгслээ инспект хийж байгаа. За тэгээд F-ээр T-гээр G-гээр бууга яад F-ээр бууга аваад E-гээр diffuse хийгээд дөрөвдөр дарангуул хог хэрэглэж байгаа. Дөрвөө дараа маусаа эргүүлэнгүүт алийг нь сонголт нь гараад ирж байгаа. Ерөөсөө л юм ингээд. Тэгээд T үсгэн дээр марк очиж байгаа. За энэ бүх байдалтай галуулж өгч юм дөө. За нэг раунд явж үзье. Энэ тоглоом дээр л эндээ туршлага дутчихин дөө. Энэ дэлгэсэн дээр гараад байгаа улаан юмуд нь даралтыг нь ямар даралт өгж байгааг нь харуулах зорилготойгоор хийсэн шүү. Жиж. Эд толбсон байдлууд ямар хэрэгслөө залгасныг нь харуулъя. iPad нь M2 байгаа. Тэгээд ашиглаж байгаа холбогч нь өөрөө линза 4. За энэ дээр хабн дээр keyboard болон маус энэ дээр чихвч өгөөд зинэлгэж өгөөд шууд тоглох боломжтой. Компетитив дээр жоохон амжилтгүй юм шууд дэд матч авъя да гэдэл. Ямар бон зүгээр юм бол тоо. Нэг мэдгэл аюу удаан суудсан байж байгаа. Come on. Дэд матч дээр дэжгүй юм шүү. Сугууд ороод ирсэн үү? Энэ жоохон суу хүмүүс ороод ирсэн юм шиг тий. Би нэг мундагтай биш юм шиг байна. What? Ана чи Даралтуудаа дахиад ярьчих.
Нэг дээр дарангуул ихний буу, дахид дарангуул inspect, хоёр дээр гар буу, гурав дээр утга, T дээр марклна, tab дээр shop, курсор зуг гараад ирнэ. Caps lock хоосон C-гээрээ суугаад space-ээр үсрээд F-ээр төлөөтэй аваад T-гээрээ G-гээрээ газар аяа. За тэгээ E-гээрээ diffuse хийгээд гих жишээ нь ядаа тэгэл. Ер нь их элементар нэлгэр гоорсон да. Өмнө нь яг ингэж дурж үзээгүй хагас угас үзсэн болохоор яг болох хэсгийг нь бас гой болох хэсгийг мэдгүйс. Надад бол бас удаал болчоор л харагдаж байна. За миний зүгээс ерөнхийд нь базаад хэлгээд тийм сүрт амар тохиргоо гэх юм байсангүй маш ингээл санагдлаа. Төрөний бичлэг дээр дурсан чинь энэ дээр л ганц хоёр төрөгийг хийж юм бол keyboard дээр ямар даралтыг ямар үсгэн дээр өгөх нь бол цэвэр таны дурын л асуудал болчихж байгаа. Дан ганц stand off гэдэг ахааргүй. Хэрэг та үсэх юм бол App Store доторгоо ер нь бүхий л тоглоомыг гэдэг удирдах тоглох боломжтой. Гэхдээ ийм л бол ер нь жоохон тохиромжгүй байсан шүү. За бичлэгтэй мань хамт байсан. Та бүхэнд баярлалаа. Хит илэрхий. Хит сууг байсан бол sorry guys.